Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар улсын аварга малчин, улсын хошин аварга малчин шалгаруулах журамд нэмэлт өөрчлөлт орууллаа. Аварга малчны шалгуур үзүүлэлтэнд нэг малаас авах ашиг шимийг дээшлүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэлээс олсон орлого, төлсөн татварын хэмжээ, үйл ажиллагаанд дэвшилт технологи нэвтрүүлсэн болон тариалангийн бүс нутагт мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлж, төрөлжүүлэн хөгжүүлсэн байдлыг голлох үзүүлэлт болгож, 2000-аас доошгүй малчин өрх тутамд нэг улсын аварга малчин өрх шалгаруулахаар болсон байна. 1962 оноос улсын аварга малчин шалгаруулж эхэлсэн. Мал аж ахуйн салбарт олон жил доктортой өрөвдөлтөд ажилласан, мал сүргийн чанар ашиг шимийг нэмэгдүүлж, нутаг орон хамт олондоо үлгэр дуурайл болсон малчтын хөдөлмөрийг үнэлж, урамшуулах зорилготой шагнал юм а. Сүүлийн 3 жилийн хугацаанд улсын аварга малчинд нэр дэвшигчид 160 мянган толгой малыг эдийн засгийн эргэлтэнд оруулж, нийт 30.7 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого бүрдүүлжээ. Мөн мал аж ахуйн салбарт 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, үйлдвэрлэлийн чадварыг нэмэгдүүлсэн байна.